Техник ганцуугийн эрдэнэ жимэгтэй 2001 онд ханжин сууж Хорон хотын нэг хүү төрүүлэн шөнөр амьдарчээ. Хоёр жаргал хатан бог 40 бодтой болчин болж ирсэн. За жил бүр малаа 5 тоног дээр нөсмөржүүлж одоо 800 гаруй малтай нутаг усандаа нэр хүнтэй ажиллаж ичээгээ залуу малч өрг байна. Хоёр жаргал малмалын хажуугаар амин сүрийн наадамд өөрийн мөрдөө унцаж удаадараа хайр түрвавч 2008 онд уулын сүмийн алдартай яаж Би 2016 онд хөдөө гарч ирсэн. Тэгээ 10 жил маань байна. Тэрний өмнө нь яг морь малаа уяад байнга л одоо 20 гаруй жил морь голдоо уяад. Би ч анх нэг бодвоо 50-аад багтай бодно олонгууд нэг 40-од бодтой 90-аад томолтой хөдөө гарч ирсэн. Одоо нэг 800 гаруй томолтой байна. Аюулгүй малаа таваарлаг тал дээр нь өсөх гээд үржүүлэх гээд явж байна. Өхөр голдоо болох гээд 5 төрөл дээр өсөж байна. Махсууны чиглэлээр байна. Тэгээ ангус мухтай, тэгээ махсууны чиглэлээр. Нийт варуурчуудтай өнөөдөр адилхан энэ нэр хүндтэй аймгийн шагнал авсан бүх малчдаа варуурчуудаа одоо гал морин жилийн босгон сар шинийн баярын мэнд дэмжүүлдэг. За яг мал дээр гараад одоо 10 жил болж байна. Мал ер нь шантрахгүй гарнаа. Гэхдээ хизээ шантарч байгаагүй хоёулаа ямар ч байсан болохын төлөө зүтгэж байсан. Манай үнчи шургуу хөдөлмөрч тэгээд ямар ч байсан тэгээд 5 төрөл дээр нь өсөж 10 жилийнхаа хөдөлмөрийг үр шимийг өнөөдөр ингэж төр засгаараа үнэлүүлж байна. За сүү цагаан эдээ нэг 15-6 төрлөөр боловсруулсан да. Нийт малчдаа ирж байгаа гал морин жилдээ элгээрээ амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлтөтэй ерөөлийг өргөн төвшүүлье.